Энэ 2 жилийн хугацаанд байранд орно гэдэг яасан мэт өнөөдрийн хүртэл яг 5 жил 3 сар болсон. Энэ хооронд одоо энэ байрны нэг дахин төлөв орлогын айдуудаас одоо 7 бурхны орныг зорчоод байна. Үнэхээр хөвшин хүнч байна, ахтай хүнч байна, одоо залуу хүнч байна. Тэгээд төлбөрөө тий байрныхаа төлбөрийг бол бүрэн төлцсөн. Тэгээд одоо тэр бүрэн төлсөн айдууд төрөөсийн мөнгө авъя гэхээр өгдөггүй. За тэгээд энэ дээрээс нөгөө зөрүү мөнгө төрөөсийн мөнгө авъя гэдэг ихээр энэ чинь сарын сүүлсээр алга болчдөг. Сарын ихэн болохоор алга болчдөг. Тэгээ энэ дээр бас нэг бөө хэрүүл асуулт үүсдэг шүү дээ. Ер нь бол тэгэхээр одоо бид нар ч л одоо нэрээ одоо би бол өндөр насны байтугай ахмад настай. Үнэхээр одоо хэж наслах би мэдэхгүй байна. Байранд ормоор байна нэр үнэхээр. Одоо тэгээд өнчин хүмүүстэд дагуулад ингээд айлаадын баярлалт үнэхээр хүндрэлтэй байна. Энэ дандаа хот энэ компанид ерөөсөө итгэхэ байцсан. Тэр байтугай энэ компани дээр яг хизээ орох уу гэд ирэхэд нийлээд намайг зодож исэн усууд. Бид нар намайг зодчоод намайг цагдаад барьж өгөө гаргаа явуулчихсан усууд байхгүй юу. Одоо энэ байрыг хийж байгаа одоо энэ дээр ажиллаж байгаа нь туслан гүйцэтгэгч компани байгаа. Авгааны хөрөөр хариуцдаг. Ерөөсөө энэ дээр ерөөсөө ажилдаг ерөөсөө 10 хүн байгаа. Илүү хүн байхгүй. Тэнгүүт 10 яг нь сая наадмын өмнө 7 сарын тэр чинь 5-нд штэ. Яг 10 хүн байсан. Би энд ирээд гоо одоо ормоор штэ яах юм бэ гэсэн чинь энэ дээр ерөөсөө штэ ганц зур гэдэг нөхөр энэ хүмүүс хариуцна гэдээ яг энд байгаа тэр эхнэр нөхөр хоёрыг хэлж байгаа байхгүй. Энэ хоёр хүн одоо яг ингээд гард дуусгаж байгаа улсуудаа энэ улсуудаас одоо нэг юмаа нэхээ гэд. Тэгээ тэр хоёр улс хүнтэй нь уулзаад ирсэн чинь намайг чинь тэр бууланд авчиж зодож нүдээд энэ чинь 5-6 залуучууд гарч ирээд тэнгуүтээ намайг чинь дарамжгүй цагдаад барьж өгөөд тэгэхэд энэ дараа нэг хамгаалтын алба гэдэг нэг юм ажилтیں۔ Тэд нар бол ерөөсөө ингээд цагдаа маг дээр алга болчихдог. Ерөөсөө энэ компани талын улсууд. Тэгээд ерөөсөө ямар ч тийм юм байхгүй. Бид нар ингээд одоо юу гэдэг хажууганд нь ингээд хүн зодуулаад тийм үү те хүн гүжирдүүлээ цагдаад хаарсан ч хараагүй юм шиг байж идэг тийм сонин улсууд байхгүй юу да. Тийм учраас энэ компанид ерөөсөө нэгдүгээр итгэхгүй Орсын хойнол орлоо гэж хэлээ. Айгуул бол энийг хүлээж байгаа магадгүй өнөөдөр ч юм уу маргааш ч юм уу эмчээс дахиад хүн гарч зодно. Тэгээ одоо 5 жил болж байна. За 5 жилийн үед бол би бол одоо эднийх манайхаас за та байраа төрөслөд явж байгаараа гэд биднэрт сарын 400 өгдөг те. Сарын 400 мянган төгрөгөн дээр бид нар сая 100 нэмээд миний хувьд бол сая 500-аар одоо 5 жил төрөслөхөд би бодоод үзэхэд 77 сая төгрөгийг би төрөөс өгч өнөөдөр хүртэл би амьдрсан байна те хүүхдүүдтэйгээ. Тэгээд энд одоо юу хэлэх гэж байгааг бол 2 жилээс хойш 3 жил энэ компани бид нарыг хуурсан. Тэгээ одоо би бол 40 хүрэхгүй метр квадрат 2 өрөө захиалчаад 77 сая төгрөгийн төрөөс өгч амьдрсан байна. 3 талын гэрээ хийсэн. Би компани нийслэл энэтэй ирж энийгээ үзэхгүй байна. Энэ нийслэлийн ажил. Нийслэлд ирээд за танах яаж байна? За танах яаж байна гэдэг. Нийслэлээр бид нар очиж уулзахаар нэг сайхан кофе уусан, гоё сайхан хүүхнүүд юун дотор өрөөнд дотор сууж идэг. Биднэрт бол за удахгүй бид нар очиж уулзна гэд байхгүй. Тэгээ одоо энэ дахин төлөвлөлтийг хариуцж байгаа 3 тал гэрээний нийслэлийн хариуцж байгаа улсууд бас энэ дээр бас хяналт тавьж ажиллаач, ирж үзээч тий. Одоо өмнөхөр 132 айлын орон сууц гэдэг чинь ардаа хитэн амбал байхаа. Одоо зургуул цэцэрлэгийг заавал ийм Монголоор бүртгэж байна. Би бүх одоо хүүхдүүдэд шилжүүлсэн баян зүрх дүүрэг рүү. Одоо бүр чулуу авааны тийшээ бид нар ингээд хамаг юм шилжүүлчихэд явж байна. Энэ дээр бол маш гомдолтой байна. Энэ дээр л одоо мэддэг улсууд нь ажиллаж өгөөч гэж хэл. Зөвхөрлөө барж штэ. Хамгийн жишээ нь 6 сартай хүүхдтэй өөр газар амьдарсан хүн одоо хүүхэд нь 1-р ангид орчтой. Ингээ хүлээчихэж штэ. Тэр хүмүүс чи яах энд сургууль соёлол бараад хүмүүс байраа захиалсан байгаа шүү дээ. Аав ээждээ ойрхон ч юм уу те. Энэ бүсэд ингэж захиалчаад тэгээд гадуурд ингээд түрээс төлөөд яваад байна. Тухгүй нь одоо түрээс юмны үн ямар болж байна. Ийм л байдал үүсчихэд байгаа байхгүй. Нэг жил үндсэн гээд байгаа шалтгаан нь Монгол улс даяараа бид нар чинь нэг цементний онцлог орсон шүү дээ. 24 онд 5 онд юм уу? 24 онд цементний онцлог орсон шүү дээ. Тэр жил бол угаасаа бид нар чинь нөгөө энэ төслөө тэр жил явуулж чадаагүй. Ягаад тэгэхээр Монгол улс тэртээ тэргүй нөгөө дахны авцсан маам гээд цемент олдохгүй байгаадсэн шүү дээ. Тэгээд барьж чадаагүй. 1 жил өнчсөн. Тэрнээс хойш бүрчлэл барайл явж байгаа. Тийм л асуудал. Одоо бид нар ер нь бол эх 7 оны нэгт өдөр ирэхэд комиссаа өсөлтөй өгч чинь. Тэгээ комисс хизээ орчих бол би мэдэхгүй шүү дээ. Өсөлтөй эхлээ өгч чинь. Комисс бол нэг 23 хоногт ороод. Үгүй. 14 хоногт орж ирэхгүй байх тохиол байдаг. Ер нь бол тухайн нөгөө хүмүүс чинь ажлынхаа ачаал онцлог юунаас хамаарат комисс ажиллах байх. Тий. Түүнээс бол янз янз л байгаа дах шиг байгаа. Тий. Тэрийг бол би 2026 он гэхэд 26 оны сүүл гэхэд бол ер нь хүлээж. Одоо 9 сард өгч шүү дээ. Одоо 9 сард өгч шүү дээ. Одоо иргэдэгээ оруулах юм байна бид. Тий. 9 сард өгч шүү дээ. 9 сард бүр угаасаа ингээд чи өөрөө ороод хараа. Ахруудын ажлууд нь дууссан. Тий. Одоо 3 давхартай л нэг заслын ажил явж байгаа.